Баян хонгор сумын 5 дугаар цэцэрлэг нь 1980 онд 4 бүлэгтэй 120 хүүхдийн дүүргэлттэй 12 багш ажилчдын бүрэлдэхүүнтэй анх үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1994 онд улсын тэргүүний цэцэрлэг гэсэн олзол хангаж байсан. Доктортой хөгжлийн боловсролын хүрээнд 2022, 2023, 2024, 25 оногт олон улсын эко цэцэрлэг боловсролыг хангасан өдгөө 8 бүлэг 238 хүүхдийн дүүргэлттэй 38 багш ажилчдтай хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинжлэхсэн хөтөлбөрийн танилцуулга. Шинэ хөтөлбөр нь хүүхдийг өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр сэтгэхэд чиглэнэ. Сургалтын хөтөлбөр нь хүүхэд бусдыг хүндлэх, инэрх, бусдад туслах, хамтран шийдвэр гаргах зэрэг үр зүйлийг төлөвшүүлнэ. Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалт үйл ажиллагаанд дараах 6 зарчмыг баримтлана. Сургалтын хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн бие биелдрийн хөгжлийг дэмжиж, танин мэдгүй нийгэмлэлийн суурь болон ерөнхий чадамжийг эзэмшүүл сургалт бэлтгэхэд оршино. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхэд ярьж бичиж сурах, хөдөлгөөнөө зохицуулж гүйцэтгэх, өөртөө үйлчлэх болон эрүүл ахуйн зөв татлах хөвшилтэй болох, танин мэдгүй энгийн тооцоол хийж сурах гэсэн чадамжтай болсон байна. Тоглоом суурилсан, төсөл суурилсан, шинжлэн судлах, зохиол суурилсан 4 арга зүйг ашиглан сургалт үйл ажиллагааг зохион байгуулан явуулдаг. Сургалтын чиглэл нь нийгэм сэтгэл хөдлөл, хөдөлгөөн эрүүл мэнд, хэл яриа, байгаль нийгмийн орчин, математик, зураг урлал, хөгжим гэсэн 7 суралцсан чиглэлээр бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, харилцах, хамтран ажиллах, суралцах, нийгэм сэтгэл хөдлөл, үндэсний болон дэлхийн өв соёлоос суралцах, өвлөх гэсэн 7 чадамжийг дэмжин ажиллаж байна. Багш нь гэр бүл эцэг хасран хамгаалагчтай хамтран ажиллана. Цэцэрлэгийн удирдлага багш эцэг хасран хамгаалагчдад хүүхдийн хөгжил төлөвшлийг дэмжихэд зөвлөн туслана. Багш нь зөвхөн заах биш, хүүхдийн хөгжлийг чиглүүлэгч, дэмжигч байх болно. Бид хамтдаа хүүхэд бүрийн хөгжлийг дэмжинэ. Анхаарал хандуулсан эцэг эхчүүддээ баярлалаа.